Баянхонгор аймаг 2020 оны онцлог 9 ажлаа нэрлэж байна. Сумын төвийн шинжилэл төсөл үлзийд суманд амжилттай хэрэгжлээ. Баянхонгор аймгийн өвд хаалга болсон үлзийд суманд өмнөгчөлд сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, тамгын газар зэргээр төрийн үйлчилгээний барилга байгууламжууд иж бүрэн шинжлэгдсэн бол 2020 онд өрх нэг бүрлөг хандаж сумын төвийн шинжилэл төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжснээр тус сумын айл өргөд цэвэр бохироос нэгдсэн халаалтанд холбогдож байгаа бол нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж дэд бүтцийн ажлууд давхар хийгдэж байна. Ингэснээр сумын төвийн иргэд нутаг орондоо цэвэр төгтөө аж төрөх боломжоор хангагдаж байгаа юм. Сумын төвийн шинжилэл төсөл эх онд Эрдэнэцогт галууд сумдад тус хэрэгжиж эхэлнэ. Аймгийн төвийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор сумын 9 дугаар багийн нутаг дэвсгэр шинэ сүршлэн бүсийг байгуулж 640 хүүхдийн сургууль 14 ортой эмнэлэг барьж хүний худаг цахилгааны шугам сүлжээг тавилаа. Мөн нэгдсэн хашаа хаалга эко жорлон бүхий гудмуудад ихний айлууд төвхнөд байна. Эх онд тус бүсийн дэд бүтцийн ажлыг бүрэн шийдвэрлэж улмаар нэгдсэн хороолол байдлаар орон сууцны барилгуудыг барих юм. Жаргалтай амьдрал төвийг шинээр байгууллаа. Архитектаас татгалцахад аймгаар нэгдцгээ жилийн хүрээнд сархтаас сал нөхөө нөлөөллийн аян жаргалтай амьдрал төвийг байгуулж архинд дондох эмгэгтэй хүмүүст хорт зуршлаас ангижрах хэмжлэгээ үйлчлэгийг хүргэж байна. Жаргалтай амьдрал төвд 2020 оны 12 дугаар сарын 29-ны байдлаар 34 иргэн эмчлэгтэн гарч хорт зуршлаас бүрэн татгалцаад байна. Хонгор нутгийн ууган сургууль Номон далай цогцлбор сургуулийн барилга шинээр баригдаж ашиглалтанд орлоо. 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга нийт талбай 10,000 м2 бөгөөд төмөр бетон каркас, металл басаад бүхий хийцтэй. Нийт 54 анги танхим, спортын 2, урлагийн 1 залтай. Шинэ сургууль маань баруун бүсийн аймагуудаас хамгийн том сургуулийн барилга болгон Баянхонгор аймагта сөндөрлөж байна. Баянхонгор сумын 279 дугаар багийн дунд улсын төсвийн 7.1 тэрбум төгрөгийн өртгөөр 2.7 км автозам, үерийн далан ногоон байгууламж, явган хүний замтайгаа иж бүрэн тавигдж дууслаа. Хавцлаас зам болгосон уг ажил нь тус багийн иргэдийн 20 гаруй жилийн хамгийн их хүссэн хүлээлт болоод байсан ажил юм. Баянхонгорт 2 томоохон гүр тавигдлаа. Зөвхөн Баянхонгор аймаг гэлтгүү хангаан чиглэлийн иргэдийн дамжин өнгөрөх голцэг үлзийт голын ганцын гаран болон манлын гол дээр улсын төсвийн 5 гаруй тэрбум төгрөгийн төсвөр зориулалтын стандарт гүр тавигдлаа. Ийхүү иргэдийн гол зорчдог 2 чиглэг стандартын томоохон гүр тавигдсанараа олон мянган иргэд эрүүл мэнд амьдасны эрсдэлд орлогүй, үер ус цас бороонд боогдож цаг хугацаа алдалгүй, түргэн шуурхай найдвартай зорчих боломж нөхцлөөр хангагдаж байгаа юм а. Бууцгаасан Улаанбаатар хоттой хатуу хуучилттай автозамаар холбогдлоо. Монгол Улсын засгийн газраас Баянхонгор аймгаас говь алтай чиглэл рүү хатуу хуучилттай автозам тавих ажлыг явуулж эхлүүлсний хүрээнд 2018-аас 2019 онд Баянхонгор аймгаас Байдргийн гүр чиглэлд 129.4 км автозам тавигдсан бол 2020 оны 12 дугаар сард Байдргийн гүрнээс Бууцгаан сумаар дайрсан улмаар Алтай хот хүртэлх 127.5 км автозам бүрэн тавигдж дууслаа. Баруун аймагуудыг холбосон уг замаар хагас сая гаруй зорчигч жилдээ зорчдог бөгөөд хатуу хуучилттай болсноор цаг хугацаанд бензин шатхуунаа хэмнэж машин тэрэгний эвдрэл гэмтэл буурах зэргээр зорчигчдод олон давуу талыг өгч байгаа юм а. Баянболог омог батлагдав. Баянхонгор аймгийн Баянболог суманд өсгөн үржүүлж байгаа мах бүдүүртөр ноосны Баянболог хоныг хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайдын зөвлөлийн хурлаар Баянболог омгоор батллаа. Баянболог омог нь тал хээрийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шимөндөр жингийн алдагдал баг зүс чигд омог гэдгээрээ онцлогтой. Өөрийн онцлог чанар бүхий уг эсрэгийн омгийг батлуулах гэж олон жил зорж зүтгэсэн эрдэмтэн мэрэгжилтэн малчин төмний хамтын ажлын үр дүнд Баянхонгор аймаг Баянбологийн хонин сүргээ ийхүү омгоор батлуулж чадлаа. 2,300,000 толгой мал эдийн засгийн эргэлтэнд орууллаа. Баянхонгор аймгийн Бэлчээрийн даад сүүлийн жилүүдэд 3 дахин ихсэж нийт мал сүрэг 5.9 саяд хүрээд байсан юм. Мөн энэ зууны хувьд нийт нутаг дэвсгэрийн 60% нь гантай, 40% нь гандуу байдлаас үдэж мал сүрэг тарга твэргээ авч чадаагүй улмаар өвөл хаврын цагт үе олноороо хоригдож аймаг орон нутагт 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учрах тооцоолол гараад байсан юм а. Тэгвэл 8 дугаар сараас орон нутгийн удирдлагууд малчтай эрсдлээс хамгаалахын тулд бал махаа борлуулах ажлыг олон хувилбараар явуулсны үр дүнд 2,300,000 толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж жилийн эцсийн мал тоолохын дүнгээр Баянхонгор аймаг 3.5 сая толгой мал тоолуулаад байгаа дүнтэй байна. Ийхүү орон нутгийнхаа эдийн засгийг хамгаалах бодлогыг төрийн зүгээс амжилттай хэрэгжүүлснээр жилийн дотор малчтын нийт хадгаламжийг 32%-аар өсгөж Баянхонгор аймгийн нийт хадгаламж эзэмшигчдийн хадгаламж 157 тэрбум төгрөгт хүрээд байна. Баянхонгор аймаг 2020 оны онцлог 9 ажлаа нэрлэж байна.